Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 84 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би хүнд юунд талархаж байна вэ гэхээр багаар ажиллаж байхад гартаа санаачлахыг авч хамт олноо урайлж тавьсан зорилт хийх гэж байгаа ажилдаа шийдвэр гаргахад нөлөөлдөг тийм манлайлагч залуус талархаж байна. Та нар мэдж байгаах би сургуульд явж байгаа. Тэгээд багаар ажиллах тийм шаардлага гарч ийн л да. Багаар ажиллаж байх үед бидний бүгднгийнх нь дүн багаар ажиллаж байгаа тэр үед хамтарч ажиллаж ийж бидний дүн гарна. Хийж байгаа ажлаа бид нар танилцуулна. Гэтэл бас нөгөө багаар ажиллаж байх үед чинь зарим тохиолдолд хүмүүс хоорондоо санал зөрүүлдэнэ. Эсвэл хоорондоо хилцээр байгаа цаг хугацаагаа алдчих тийм тохиолдол үүдэг. Гэтэл тийм нэг сайхан манлайлагч залуу байгаа учраас хэдүүлээ энийг ингээ яриад дууссан юм чинь дараагийнхаа асуудлаар оръё. Цаг хугацаанд баригдъя. Юмнуудаа хийцгээе гэхэд бүгднгийн сайхан эв зүйтэйгээр хийх ажилд нь хандуулаад асуудлыг гоё удирдаад хүмүүсийг бас бүгднгийн сонсож байгаа юм. Хүмүүсийн санааг бүгднийг нь авч байгаа юм. Тэгээд өөрийнхөө санаагч бас оруулж байгаа юм. Тэгж жагаад олон нийтийн шийдэл хандлагыг бүгднгийн сайхан базаад тэгээд ингэж явчихж байгаа байхгүй юу. Тэгээд ийм багаар ажиллахад бол бас ийм сайхан юм байна. Багт чинь би чинь сургуульд сурж байхад багаар ажиллаж исэн тохиолдол бараг байхгүй байсан. Миний хувьд Монголд яг 10 жилд сурж байх үед тэр үед дандаа ганцаарчлсан гэрийн даалгавар хийдэг байж байгаа. Дандаа багш нэг юм яриад бид нар өөрсдөө асуудаал тэрийгэ тэгж урлагийн үзлэгээс бусад тохиолдолд яг гэрийн даалгавар сургалтын үед тэгж байгаагүй байна. Тийм учраас Америкт намайг яваад сурахад надад багаар ажиллаж байхад хоорондоо ингээд багийн ажил хийгээ явж байхад маш их таалагдчихсан. Тийм учраас би бас Америкт их сургууль сурахыг хүсэж Америк их сургууль сурсан байгаа. Тэгээд та нар өнөөдөр энэ суваг дээр шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээж, эхнэр тэгээд хүмүүст өөр өгөөжтэй мэдээллийг өдөр болгон хүргэж санаа бодлоо хуваалцаж хэрэгтэй гэсэн зөвлөгөөг бичлэгээрээ хүргэж явдаг байгаа. Миний Америкт сурсан жилүүдийн талаар яаж соорсон тэтгэлэг авсан талаарх бичлэгийг та нар үзег бол үзээрэй. Тэгээд энэ бичлэг таалагдж байгаа бол эрхийн мэргэний өргөөд миний сувгийг захиалаарай. Захиалсныхаа дараа хонх товчийг дарж дараагийн мэдээлэл авахд бэлэн болоорой. За дараа уулзтлаа баяртай. 50 амьдралыг Монголдо. Та бүхэн миний сувгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын товчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдээлэл аваарай. Баярлалаа.